За энэ хоёр төсөл болвол одоо магадгүй орлогоороо зардлаа нөхөж магадгүй юм байна. Тэм учраас одоо байгаа авах гэж байгаа хэмжээтэй зээлийн нэмэгдүүлээ гэсэн санаа явж штэ. Тэгээд дээрэс нь тэр үрийн харьцаанаас тэр ашиглалтын зардлыг хасъя л гэсэн юм л агуулга явагдаад байх шиг байна. Тэгвэл энэ одоо гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай асуудал чинь өөр одоо гаццсан зээлүүд ер нь хэрэг байдгийг. Ямар зээлүүд ингээд наашаачгүй цаашаачгүй ингээд гаццсан юмнууд гэдгийг энэ хоёроос өөр зээлүүдээ тэр тал дээр нэг мэдээлэл өгөөч. За Сангея Индрэ микрофон. Төвшин гэсэн асуултанд хариулъя. Сангийн хамтлагч жаргал яг таны хэлсэн дээр зөв залруулад хэлэх нь зүйтэй болоо гэж бодож байна. Үрийн хэмжээ болохоор бид нар анх өөрийнхөө яг төсвийн доктортой байдлын хуулиа өөрийнхөө асуудлыг тооцоод хязгаараа тооцоод зээлээ авцсан. Энэ өөрөө одоо ингэ явж байгаа. Гадаад зээлүүдийн хувьд ямар тохиолдолд яг өрдөр бичигддэг вэ гэхээр ашигласан дүнгээрээ. Одоо бид нар газрын тос дээр 6.2-оос 4.7-г ашиглаг байгаа бол энэ 4.7 их найд өөрөө үрийн хэмжээнд тооцогдож яваг байгаа. Зээлийн үйлчлэгээний төлбөрийн хувьд болохоор угаасаа 3 үйлчлэгийн төлбөр төлж байгаа. Үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, хөрөнгө баталгаажуулсан шимтгэл байгаа. Тэгэхээр хүүгийн төлбөр болохоор ашигласан тохиолдолд ашигласан дүн дээрээ бид нар хүүгээ төлөө явдаг. Тэгэхээр ямар ч тохиолдолд бид нар угаасаа үндсэн төлбөрөөр төлнө, хүүгийн төлбөрөөр төлнө. Хэмнэж болох зардал бол хөрөнгө баталгаажуулсан шимтгэл байгаа. Тэгэхээр бид нар зээлийнхаа одоо санхүүжуулагч талдаа зээлийн гэрээ байгуулсан, зээлээ ашиглахгүй яваал байвал бид нар жил болгон шимтгэл төлөөд байгаа. Энэ нь өөрөө бас төсвийн хувьд бол маш том эрсдэл. Тэгээ яагад бол газрын тос өөрөө дүн маш өндөр. Анх удаа Монгол бас бараг 6.2 их найд ийм гадаад зээлийн төсөл анх удаа хэрэгжүүлж байгаа. За бусад төсөл тийм. Яг газрын тосыг энэ хуулийн хүрээнд ингээд 28 онд ашиглах нь бол бид нар зээлийн шимтгэлийн одоо хөрөнгө баталгаажуулсан шимтгэл дээр 104 тэрбум хэмнэн зөвхөн төсөл дээр. Бусад төслүүдийн хувьд бол яг сангийн яамны бас нэг үүрэг бол олон улсын гэрээ хэлцээрээр хүлээс үүргээ бид нэр хангах үүрэгтэй. Тэгэхээр одоогоор яг батлагдсан дүн дээр бол бид нар аль ямар нэгэн төслийг зогсоосон ч юм уу те хойшлуулсан төсөл бол байхгүй. Бүх одоо гэрээ хэлцээрийнх нь боломж хугацаанд нь тохируулах хийгээд санхүүжүүлээ явж байгаа. Ер нь бол яг нийт 98 төслийн дийлэнх нь эрчим хүчний салбар, Улаанбаатар хотын одоо дид үтэц, дүүжин тээвэр, орон сууцчуулалт, авто замын чиглэлд байгаа нийгмийн салбар